ертөнцийн эзний хайрлан сонгож авсан Ром хотын хүмүүсээ бидний мөнхийн эцэг ертөнцийн эзэн болон их эзэн Есүс Христ та нарт хайр ивэлэн үзүүлж амар тайван байлгах болтугай. Би бол Есүс Христийн нэгэн зарц пуйл гэгч билээ. ертөнцийн эзэн өөрийн хийсэн гайхамшгийг надаар тунхаглуулахаар шийдэж төлөөлөгчөө болгосон юм. Есүс Христ энэ дэлхийд ирэхээс олон зуун жилийн өмнө тэрхүү гайхамшигын тухай хэлсэн ертөнцийн эзний үгийг зарлагууд нь ярьж байснаар барахгүй сургаалт нь бичин үлдээжээ. Энэ бол ертөнцийн эзний хүү Есүсийн тухай гайхамшигт үнэн байлаа. Хүн төрлөختөнтэй холбоотой талаас нь авч үзвэл Есүс Христ нь Эртний Давид хааны удам байжээ. Харин ариун сүнстэй холбоотой талаас нь үзвэл Есүс Христ хүмүүст алуулаад ертөнцийн эзний хүчээр дахин амь орохдоо түүний хүү болохон харуулсан юм. ертөнцийн эзний тэр хүү Есүс Христ бол бидний их эзэн мөн. Бүх үндэстнүүд Есүс Христэд итгэж улмаар өөрийнх нь үгийг даган яруу алдрыг нь хүндэтгэж байхыг ертөнцийн эзэн хүсжээ. Тиймээс чухам түүний тушаалаар Есүс Христ надад хайр ивэлэн үзүүлж өөрийн төлөөлөгч болгон томилж олон оронд илгээлээ. Есүст итгэгч тэр олны нэг хэсэг нь Ром хотынхан та нар билээ. ертөнцийн эзэн та нарыг сонгон авч Есүс Христэд өгчээ. Иймээс би та бүхэнд хандан дорх захиаг бичээр шийдлээ. Хамгийн гол нь энэ захидалтаа би Есүс Христээр дамжуулан ертөнцийн эзэндээ талархах гэсэн юм. Та бүхний Есүст итгэсэн тухай олон орны хүмүүс мэдэх боллоо. Би ертөнцийн эзний хүү Есүсийн тухай гайхамшигт үннийг тунхаглан түүний төлөө бүх чадлаараа зүтгэж байна. Би үргэлж та нарын төлөө түүнтэй ярьж юм гуйж байдаг. ертөнцийн эзэн өөрөө үнийг батлана. Намайг Есүс Христэд итгэгч Ром хотынхонтой уулзуулж өгнө үү гэж би ертөнцийн эзнээс он удаан жилийн турш гуйж байна. Та нартай уулзахыг би тэсгэлгүйх хүсэж байна. Тэгээд ертөнцийн эзний ариун сүнсний хүчийг та нарт дамжуулан итгэлийг чинь улам бат болгох хүсэлтэй. Ийхүү Есүс Христэд итгэсэн итгэлээрээ бид бие биесийг зоригжуулж чадна. Ийм шалтгаанаар л би та нар дээр очихыг хүссэн билээ. Нөхөд минь ээ, би та нартай уулзахыг олон удаа хүссэн боловч чадсангүй. Миний энэ хүслийг сайтар ойлгож авахтун. Би энд тэнд явж олон үндэстэнд Есүс Христийн тухай гайхамшигт үннийг үр ашигтай тунхаглалаа. Та бүгдэд бас хэр зэрэг үр дүнтэй тунхаглахаа би үзхийг хүсэж байна. Олон орны эрдэмтэй эрдэмгүй, эргэтэн дархтан болон энгийн хүмүүст Есүс Христийн тухай гайхамшигт үннийг тунхаглах үүргийг би хүлээсэн. Тиймээс би та нарт бас энэ тухай ярих хүсэлтэй. Би Есүс Христийн тухай гайхамшигт үннийг тунхаглахдаа хинээс ч ичихгүй. Тэр үнэн бол Есүст итгэсэн хэнийг ч болов ертөнцийн эзэн аврах арга чадалтай гэдгийг харуулах учраас энэ тухай тунхаглахаас би зовхгүй. Анх Иевдээчүүд Есүс Христэд итгэж эхлэхэд ертөнцийн эзэн гмийг нь цагаатгажээ. Одоо Есүс Христэд итгэсэн Иевдээ бус хүний гмийг ертөнцийн эзэн уучлах болно. ертөнцийн эзэн хүний авах ёстой ялыг Есүст тохион гмийг нь хэрхэн цагаатгах тухай энэ үнэн өгүүлнэ. Өөрт нь итгэсэн хүний гмийг ертөнцийн эзэн цагаатгаж, ер бусын амийг өгнө гэж түүний сургаалд бичсэн байдаг билээ. Иймээс ертөнцийн эзэн Есүс Христэд итгэсэн хүний ялыг түүнд тохиож, гмийг нь цагаатгах болно. Иймээс хүн төрлөختөн зөвхөн Есүс Христэд итгэх нь чухал. Энэ бол орчлонгийн жинхэнэ гайхамшигт үнэн билээ. Энэ гайхамшигт үннийг сонсох нь бүх хүнд чухал. Учир нь хорвоогийн бүх хүн гэмт амьдралаар амьдарч ертөнцийн эзний үгийг зөрчдөг учраас хожим түүний уур хилэнт шийтгэлийг амсгаас өөр аргагүй байлаа. ертөнцийн эзэн үнийг үн эртнээс хүмүүст сануулсан билээ. Гэвч төрөлхийн муу зангаасаа болж хүмүүс ертөнцийн эзний үнэн үгийг эсэргүүцсээр байна. ертөнцийн эзэн өөрийнхөө оршин байгааг хүмүүст илэрхийлдэг учраас түүний тухай мэдэх боломж бий. Үүнд энэ дэлхийг бүтээсэн цагаас нь хойш хинч түүнийг олж хараагүй боловч байгаль ертөнцийн гайхамшигыг үзээд мөнхийн их хүчит эзэн байгааг гарцаагүй мэдэж болох байлаа. Иймээс ч ертөнцийн эзэнд шийтгүүлэх цагаан ирэхэд
биеэ зөвтгөх шалтгаан хэнд ч олдохгүй болно. Бүх хүн энэ тухай мэдсэн боловч ертөнцийн эзнийг үл ойшоож, түүнд үл талархаж, хэрэггүй юм бодож хүсэж сэтгэл санаа нь тас харанхуй болжээ. Хүн өөрийгөө ухаантай хэмээн өргөмжлөвч усан тэнийг аашилж, ертөнцийн мөнх оршигч эзнийг үл ойшоосон атлаа цаг зүрийн ам биетэй хүн амтэн шувуу хэвлэр явагчдын дүрстэй бурхан уйлдэж хүндэлдэг. Тийм учраас ертөнцийн эзэн тэднийг хайхархаан байж, зүсэн бүрийн муу үйл хийх хүсэлтэнд хөтлүүлж, бие биеэн бузарлаж, өөрсдийгөө доромжилж байг хэмээн хайжээ. Яагад гэвэл тэд хорвоо ертөнцийн жинхэнэ эзэнд үл итгэж, хоосон юмд шүтэж байв. Тэд ертөнцийг бүтээсэн эзнийг нь үл ойшоохатлаа бүтээсэн зүйлийг нь хүндэлж байв. Гэвч эцсийн эцэст хүн төрлөختөн бүгд энэ ертөнцийг бүтээсэн мөнхийн их эзнийг хүндлэх болтугай. Ийхүү ертөнцийн эзэн тэднийг булай муу хүсэлтэнд хөтлүүлж, зөнд нь орхисноос болж зарим эмэгтэйчүүд байглаас заяасан зөнгөөн орхиж, хоорондоо явалдан бузар холбоотой боллоо. Мөн түүнчлэн зарим эрэгтэйчүүд эхнэрээ хаяж, бие биедээ шунан тачаалдаж, шившиг болж байгаа учраас тэр муу зандаа тохирсон шийтгэлийг эдлэж байна. ертөнцийн эзэнд итгэх нь утгагүй явдал хэмээн хүмүүс бодсон учраас ертөнцийн эзэн тэднийг сайн мууг ялах чадваргүй хэвээр нь үлдээв. Иймээс ч тэд элд биеийн муу юм үйлдэж, муу санаалж, бусдын эд хөрөнгөнд сувдаглаж, хүн хорлож, бусдад атаархаж, алхыг эрмэлзэж, хэрэлдэн маргалдаж, бие биеэн мэхэлж, хүнийг муучилж, ховживхөөцөлдөн ертөнцийн эзэнд хорсож, бие биеэн доромжилж, их зан гаргаж, бардамнан сагсуурч, цаг ямагт муу зан гаргаж, эцэг эхийн үгийг үл даган, сайн сайхныг үл ойшоож, үнэнч бус байж, бусдыг үл өрөвдөн хатуу ширэн ханддаг. Тийм хүмүүст цаазаар аваачих ял оноосгой хэмээн ертөнцийн эзэн алигт зарлжээ. Тэд үүнийг сэтгэлдээ үргэлж мэддэг боловч өөрсдөө ёрын юм хийгээд зогсохгүй. Өрөөл бусдыг адил юм хийхэд хөхүүлэн дэмждэг. Энэ бол хүний адгийн муу чанар мөн.